За дараагийн шашин дээр байх ёстой мэдээлэл болов хэрэглэх заавар байдаг. За энэ хэрэглэх зааврыг бол хүн болгон бас заавал уншиж авах ёстой. Буруу одоо ашигласнаас болоод мөн одоо таны одоо эрүүл мэнд хохирох бололтой. За тийм учраас хэрэглэх заавар дээр юу гэсэн байдаг вэ гэхээр яаж хэрэглэхийг дэлгэрэнгүй бичсэн байдаг тийм ээ. За үүнд бол бид нар тухайн бүтээгдэхүүнийг шууд хэрэглэх юм уу, ямар нэгэн боловсруулалтанд оруулах юм уу, хэрвээ боловсруулалтанд оруулахаар бол яаж боловсруулалтанд оруулах вэ зэрэг мэдээлэлүүд байж идэг. Жишээ нь одоо гисгэн, халаан, жигнэн, шарн, чанан гих мэт яадаг бахна одоо үгээр бичсэн юм одоо зааварчилгаа байдаг бахна гэж. Тэгэхээр та бүхэн маань альва хүнсний зүйлийг хэрэглэхтэй болвол тийм ээ одоо яаж хэрэглэх вэ гэдэг зааврын заавал одоо тийм. Дээрээс нь өмнө слайдн дээр ярьсан задланаас хойш хизээ хэрэглэж дуусах вэ гэдэг нь бол заавал байж байгаа. За тэгэхээр энэ хэрэглэх зааврыг зөвхөн одоо үгээр бичгээс гадна 6-аар мөн үзүүлсэн байдаг. Үгээр бичдэг, давхар 6-аар үзүүлчихдэг тийм ээ. За тэгэхээр ийм одоо мэдээллүүд бол шашган дээр зөндөө байж байгаа та бүхэн бол бүгд бол харсан байх. За энд бол cooking instruction гэдэг тийм ээ. Бичсэн аргадаас нь зураг явж байна. За энд бол яг одоо тийм ээ одоо үг нь яваад зураг нь яваад ингээд яах нь вэ? Энэ бол 3 үе шатаагаар явах нь, энд 4 үе шатаагаар явах нэ гэдэг ийм одоо байдлаар үзүүлсэн байдаг бахнэ. Тэгэхээр бүтээгдэхүүн дээр ийм заавал байх хэрэгтэй. Энэ зааваргүй бүтээгдэхүүнийг та бүхэн одоо хэрэглэж чадахгүй нэ, хэрэглэж болохгүй нэ гэсэн үг байна. За энэ зааврыг уншаагүйгээс буруу боловсруулснаас болоод хүний эрүүл мэнд хохирох магадлалтай. Ийм учраас та бүхэн энийг бас яах нь заавал үзээрэй. За дараа нь байх ёстой мэдээлэл бол шинэ тэжээлийн үзүүлэлт гэж байж байгаа. За тэгэхээр та бүхэн одоо бусад сургалтуудаа шинэ тэжээл гэж юу гэлээд байгаа юм, шинэ тэжээлийн бодисууд гэж юу гэлээд байгаа юм мэдээллүүд бол тодорхой хэмжээгээр сонссон байгаа тийм ээ. За тэгэхээр энэ шинэ тэжээлийн үзүүлэлтийг бол бид нар ер нь бол уургийг, нүүрс усыг, өөх тосыг тийм ээ. За элчгийн хэмжээг, за мөн давсны хэмжээ бол тийм ээ Монгол улсын стандарт бол 50-ыг бол шаардсан байж байгаа юм. За энэ шинэ тэжээлийн үзүүлэлтийг бол ихэвчлэн бол 100 г-аар эсвэл 100 мл-ээр илэрхийлдэг. За дээрээс нь илчилгээг бол бид нар килокалори нэгжээр бичдэг. За хэрвээ тухайн бүтээгдэхүүн дээр авс гэж бичигдсэн байж болно. За давсаас гадна натрий гэдэг агуулмж бас байж болно. Тэгэхээр натрий гэдэг агуулмж маань өөрөө юу вэ гэхээр давсыг илэрхийлж байгаа агуулмж гэж үзэж болох нэ гэж байгаа. За ингээд хэдүүлээ энэ монгол шашгыг харах юм бол шинэт бодисын хэмжээ 100 г гэж бичсэн байна. Монгол дагаа бүтээгдэхүүнүүд ихэвчлэн 100 г-аар бичигддэг. За манай үндэсний стандарт маань жаахна 100 г-д бол бичгийг бол одоо зөвхөмжилсэн байдаг. За үүнээс гадна зарим тохиолдолд бол нэгж бүтээгдэхүүнээр илэрхийлэх тохиолдол байдаг. За жишээ нь энд бол одоо бид нар 6 юм тийм ээ одоо бүтээгдэхүүнийг агуулж байгаа юм хайрцагны одоо шашиг байна. За ингээ харах юм бол энэ дээр бид нэ 4 pieces тийм ээ serving size нь 4 pieces буюу amount per serving буюу нэг юм serving size ямар хэмжээтэй вэ гэдгийг илэрхийлж гаргаж ирж байна гэсэн. За энэ шашган дээр бид нар 100 г дах элчтгийн хэмжээг авч исэн бол за энэ шашгоор бид нар юуг авч ийн вэ гэхээр тийм ээ нэг serving size буюу нэг удаа идэхдээ ямар хэмжээг авч байгаа вэ гэдгийг гаргаж байна гэсэн. Тэгэхээр бид нар шашган дээр мөн адил яах нь бидний шинэт бодисын агуулмж буюу nutrition facts гэж англиар нэрлэдэг байгаа. Энэ маань өөрөө 100 г-д байна уу тухайн тийм ээ нэг удаагийн хэрэглэх хэмжээ serving size байна уу гэдгийг бас харж уншихтэй байх нэ гэж. За энд бас юм ундааны юм шашганы жишээ байна. За энэ дээр бол яаж чинь юм гэхээр 100 г-д нэг байж байна. За дээрэс нь per container буюу энэ сав ундааг ууснаар ямар хэмжээтэй авах вэ гэдэг нь бас яах нь давхар ингээд байж байна гэсэн байх нэ гэж. Тэгэхээр бид нар энэ яах нь шинэ бодисын агуулмжийг нэгдүгээр 100 г-д авч үзэж болох гэдэг. За үгүй болоод бид нар тухайн нэг ширхгийг юм уу нэг бодыг идж байгаа тохиолдолд ямар хэмжлэг шинжтэй авч байгааг авч үзэж болж байна. За эсвэл 100 г-д болоод тухайн бүтээгдэхүүнийг нийтэд нь хэрэглэхэд ямар хэмжээтэй вэ гэдэг мэдээллийг авч болдог байх нэ гэж. Тэгэхээр хамгийн гол нь ахаад л яах нөгөө шошгоор унших асуудал ярьж байна гэж. За ингээд энэ serving size гэж нэг ангилууд байгаад байгаа. Энийг болоод Монголд одоо нэг түгээмэл бол хэрэгэлдэггүй.
Энийг бол яг монголоор ер нь бол хэрэглэх хэмжээл гэж байна. Өөрөөр хэлбэл яг нь serving size буюу нэг удаа тийм ээ хэрэглэхэд нэг иймэрхүү хэмжээтэй байх нь тохиомжтой, зохимжтой байна гэдэг зүйлийг бол бид нар илэрхийлээд байна гэсэн. За энэ шошгыг хэдүүлээ аваад үзэх юм бол энэ дотор яаж ийм нэхээр нэг serving size нь 4 pieces буюу 4 ширхэг. Өөрөөр хэлбэл хүн нэг удаа энэ бүтээгдэхүүнээс 4 ширхгийг тийм ээ 4 одоо юу гэдгийг нэг тийм годгорыг ч юм уу тийм 4 ширхгийг одоо юу байгаа юм тийм ээ тэрийг одоо хэрэглэхэд бол цомчтой байх нь байна. Энэ 4 ширхэг нь 34 г байх нь байна тийм ээ. За энэ 34 г-ийнх нь илчлэг нь энд байх нь байна. За тэгэнгүүт энэ хайрцаг дотроо өөрөө 6 servings per container гэж. Өөрөөр хэлбэл serving size нь 4 юм чинь өөрөөр хэлбэл нэг удаа идэхдээ 4-ийг хэрэглэх юм байна. 6 servings буюу бид нар 6 удаагийн тийм ээ идэх нэм хэмжээтэй байна буюу ингээд 6 servings per container буюу 6 гурчгийн 4-гээд энд бол яг уу гэхээр 24 ширхэгтэй ийм хайрцаг байна гэж бол харагдаж байна гэсэн. Тэгэхээр та бүхэн маань бас тухайн бүтээгдэхүүнийхээ шошгын nutrition facts-ийг бас яах нь бас зөв уншиж сурах хэрэгтэй болох нэ гэж байна. За ингээд илчлэгийн хичээл бас байгаа. Илчлэгийн хичээл дээр бол энэ шошгын илчлэгийг тийм ээ хэрхэн яаж уншиж өдрийнхөө илчлэгийг авч болох вэ гэдэг мэдээлэл бас байгаа. Одоо тэр сургалттай та бүхэн бас тийм ээ дэлгэрүүлж танилцуулаад энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах болно. За ер нь сургалтынхаа талаар мэдээлэл өгөхөд бол энд бол нийт 9 цов хичээл байгаа. Бүгд өнгөө байгаа. Тэгэхээр та бүхэн одоо өөрсдөө үзээд дараагийнхаа хүмүүсийг бас тийм ээ харуулж ирж бас үзүүлээрэй. За дараагийн одоо стандартын дагуу зайлшгүй бичигдэх ёстой зүйл байгаа. За тэр юу вэ гэхээр орц найрлагыг бичих ёстой. За орц найрлага гэдэг бол юу вэ гэхээр тухайн бүтээгдэхүүнд юу орж ийн вэ гэдгийг одоо тийм ээ тухайн бүтээгдэхүүн юугаар хийсэн бэ гэдэг. Өөрөөр хэлбэл түүхийн эдийг бичээч гэсэн үг байна. За тэгэхээр ер нь бол шошгон дээр ямар байдаг вэ гэхээр тухайн түүхийн бүтээгдэхүүн өөрөө эхээс багруугаа бичигддэг. Их орцоос бага орцоо. За жишээ нь одоо бид нар ингээ бууз байлаа гэдэг үзье тийм ээ. За тэгвэл бууз нь өөрөө хонь өхрийн махны холимог байлаа гэж бодъё шанзан. Тэгэх юм бол яах нь өхрийн мах, хоньны мах, урил гэж бичсэн байвал за хонь өхрийн махны холимог юм байна. Өхрийн мах нь хоньны махнасаа илүү юм байна. Хэмжээний үн гэл ойлгочих нь байна гэсэн. Хэрвээ одоо юу гэдэг өхөр хоньны махтаа бууз гэж бичээд хоньны мах, өхрийн мах гэж дараалал авцсан бол хоньны мах нь их юм байна. Тэгвэл өхрийн мах нь бага юм байна. Ингэж яах нь тухайн түүхийн эдийг эхээс нь дараалуулж бичдэг байх нэ. За тэгвэл банш гэж бичсэн байвал тийм ээ. За гурил одоо өхрийн мах, хоньны мах гэдэг явах юм бол за гурил маань махны орцоос их юм байна. Магадгүй нэг тийм ээ нэг 10 г гурил 7 г мах байгаа юм байна ч гэдэг юм уу. Тийм ээ баримжаагаар ингэж авч үзэх нэ гэж. За тэгвэл бууз гэдэг юм бол яах нь өхрийн мах, хоньны мах, гурил гэхээр за мах нь их юм байна. Гурил нь бага юм байна. За мах нь нэг 50 г, за гурил нь 30 г ч юм уу мэдэхгүй бид нар тийм. За ер нь бол яах нь ингэж үзэх нэ. Өөрөөр хэлбэл бид нэр яаж юм гэхээр ерөөсөө хүнсний түүхийг бүтээгдэхүүнийг бичихдээ тухайн орц найрлага нь өөрөө ихээсээ бага руу бичигддэг ийм зарчимтай гэдгийг мэдж авах нэ. За дараа нь бид нар бас нэг одоо мэдээлэх ёстой зүйл юу вэ гэхээр тухайн орц найрлагын дотор агшлах түүхийд байна уу гэдгийг заавал мэдээлэх ёстой байгаа. Сүүлийн үед одоо дэлхийн нийтээр хүнсний хашлтын асуудал бас хүчтэй тавигдчихж байгаа. За тэгэхээр хашлын анхааруулгыг бол янз бүрээр бичсэн байдаг. За ихэнх тохиолдолд орц найрлагаас харнуул гэж бичсэн байдаг тийм ээ. За ер нь бол бид нар одоо болжил өгвөл тийм ээ тийм бүтээгдэхүүн агуулсан тул гэж бичих нь бол илүү зохимжтой. За тэгэхээр хашлын анхааруулгыг бол янз бүрээр бичсэн байна. За нэгдүгээр бид нар түүхийн эдийн нэрийг бичсэн байдаг. Шар буурцаг агуулсан тул тийм ээ одоо хэрэглэхээс татгалцсан ууч гэдэг юм. Малын сүүнээс ашлтай бол хэрэглээрээ. За самартай бүтээгдэхүүн гэх мэтээр яах нь бичсэн байдаг байна. Өөрөөр хэлбэл яаж юм гэхээр түүхийн эдийнхаа нэрийг тухайн одоо тийм ээ одоо хашил үүсгээд байгаа орцыг нь шууд яах нь хашлын анхаарал дээр бичсэн тохиолдол байдаг байна. Шилжсэн ингэж авч байгаа юм. За зарим тохиолдолд хашлах найрлагыг бичсэн байдаг. Тийм ээ. За жишээ нь глютен уургатай тул. Тэгэхээр глютен цавуулгатай тул, цавуулгатай бүтээгдэхүүн тул, глютентэй тул гэх мэтээр өөрөөр хэлбэл одоо цагаан гурал гэдэг яриад байгаа тийм ээ. Тэгэхээр цагаан гурал дотор глютен байгаа.
тийм ээ. Тэр глютенээс яах нь глютенд мэдрэг харшилтай хүмүүс хэрэглэж болохгүй гэдэг мэдээллийг цагаан хурал агуулсан гэхийн оронд глютен агуулсан гэд биччихдэг байх нэ гэж байгаа тийм ээ. За дараагийн бас нэг харшлын анхааруулга бол яадаг вэ гэхээр агуулж болцсохгүй түүх хийдэг бичдэг. За өмнөх хоёр дээр бол шууд найрлагын бичээд за глютентэй учраас та битгий хэрэглээрээ, малын сүнээс харшилдаг бол битгий хэрэглээрээ гэж шууд одоо ингээд болохгүй шүү гэдэг мэдээллийг өгсөн байж идэг. За тэгвэл зарим тохиолдолд яадгүй гэхээр агуулж болцсохгүй түүх хийдэг бичсэн байждаг. Тийм ээ. За жишээ нь одоо агуулж болцсохгүй түүхийдийг юм уу эсвэл агуулж байгаа түүхийдийг бичихдээ самар агуулна, шар буцах агуулна, талаан гаралтай бүтээгдэхүүн агуулна гэж бичгээс гадна яадгүй гэхээр самрын болон шар буурцгийн бүтээгдэхүүний агуулж болцсохгүй гэдэг. Өөрөөр хэлбэл milk contain traces of nuts, soya products гэх мэт. За эсвэл хашил үүсгэж ашигладаг чугмаар үйлдвэрлэсэн, хашил үүсгэж ашигладаг үйлдвэрт үйлдвэрлэсэн гэдэг мэдээллийг өгчөд. Өөрөөр хэлбэл за англиар юу гэж юм бэхээр manufacturing facility using shrimp peanut гэх мэтээр. Тэгэхээр энэчнээс юу анхаарах хэрэгтэй вэ гэхээр шууд одоо самар агуулна, шар буурцаг агуулна гэж бичээгүүч гэсэн тухайн бүтээгдэхүүнд самрын үлдэгдэл байж болно, шар буурцгийн үлдэгдэл байж болцсогүй. Эсвэл нөгөө одоо таны харшаад байгаа загас талаан бүтээгдэхүүн байж болцсогүй шүү гэдэг мэдээллийг л анхааруулаад байна гэсэн. Тэгэхээр үйлдвэр бол одоо юу гэдгийг одоо дан нэг шугамар одоо нэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхгүй тухайн шугамчин ингээд эргэлтэнд ороод өөрөө бүтээгдэхүүн үйлдвэрлэе явж байгаа шүү дээ. Тэгэхээр тухайн шугамн дээр одоо юу гэдгийг самаргүй кекс үйлдвэрлэдэг байж байла. За маргааш нь самартай кекс үйлдвэрлэлээ. Тэгхийн бодвол тухайн самаргүй кексийг хашлгүй хүн аваад идэнэ. Самартай кексийг самаргүй кексийг одоо хинч аваад идэж болно тий хашлдаг хүн аваад идэж чинь самартай кексийг болвол яах нь самараас хашлдаг хүн идэхгүй байх гэдэг. Гэтэл тухайн үйлдвэр нь өөрөө самар ашигладаг учраас эсвэл тухайн кексийг үйлдвэрлэж байгаа шугам самар ашиглаж байгаа учраас яг тухайн бүтээгдэхүүний орчин айлганд самар байхгүй ч гэсэн яах нь орчноосоо тийм ээ тэр самрын өвтөс өөрмөг ордог ч юм уу тийм ээ тийм байдлаар орж болцшгүй гэдгийг анхааруулж байгаа гэсэн үг байна. Тэгэхээр хашлтай хүмүүс маань та бүхэн энийг яах нь маш сайн анхаараарай. Тухайн түүхийд орчин айлганд нь шууд хашил үүсгэж байхгүй ч гэсэн яах нь орчноос дамжин бохирдол гэж болов хүнсний айлгүй байдал нэрэлтээ тийм ээ дамжиж тийм ээ одоо тухайн одоо түүхийдэд тийм ээ наалтцсан жижиг хэсэг болон одоо орцсон байх боломжтой гэдгийг анхааруулж бичсэн байна. Ийм учраас та бүхэн маань яах нь хашлын анхааруулга гэж уншихаас гадна яах нь найрган дотор нь тийм ээ эсвэл одоо бусад эрүүл мэндийн анхааруулга байна уу ямар анхааруулга байна тийм тэр анхааруулгыг заавал уншаарай гэж одоо хэлэх байна. За ингээд дараа нь бас нэг орчин найрлагын асуудал бол эгэ нэмэлтийн асуудал байж байгаа. За эгэ нэмэлт гэдэг маань бол одоо олон улсын код авсан тийм ээ ийг үсгээр тавиад араас нь одоо дугаар бичсэн ийм зүйл байж байгаа. За энийг бол одоо хүнсэнд бол одоо технологийн зорилгоор бол нэмдэг. За тэгэхээр ийг нэмэлтийг бол одоо манай стандартаар юу заасан байна вэ гэхээр манай гэлтгүй ер нь тийм ээ олон улсад юу заасан байна гэхээр олон улсын кодоор мэдээлж үчээ гэж олон улсын кодоор. За эсвэл зориултаар мэдээлж бас болно. Нөөшлөгч тийм ээ. За эсвэл яах нь сэрүүлэгч өөрөө ах хөөсрүүлэгч гэх мэтээр. За эсвэл олон улсын код болон зориултыг хамтдан бичээч гэж шаардлага тавьддаг байх нэ. За тэгэхээр та бүхэн маань мөн юм адил яах нь шошгоо уншихдаа за энэ нэмэлт байна уу? За энэ нэмэлт нь өөрөө тэмдэглэгдсэн байна уу? За энэ нэмэлт огт байхгүй бол шошгон дээр харагдахгүй байвал хөөсрүүлэгч одоо өөр юу гэдгийг жигдрүүлэгч тий за хугацаа уцгагч гэдэг юм мэдэхгүй тий тийм нэрээр зориултаар бас яах нь бичсэн байх боломжтой нэг гэж байна. За дараагийн нэг та бүхний мэдэх ёстой зүйл бол бүтээгдэхүүн дээр байх ёстой зүйл бол тоо хэмжээ заавал байж байгаа. Тоо хэмжээ. За хувиа бүтээгдэхүүн бол бид нэр жингээр илэрхийлнэ. Килограмм, грамм гэдэг хэмжээ. За шингэн бүтээгдэхүүн бол эзлэгүүнээр илэрхийлнэ литр, миллилитр гэдэг тий. За өтгөн зурамтгай бүтээгдэхүүн бол килограмм, граммаар болон миллилитрээр болно. За жишээлбэл одоо бид нар молоко гэдэг мэднэ. Молоко өөрөө зурамтгай бүтээгдэхүүн, өтгөн бүтээгдэхүүн тий. Зунгаарсан. Тэгэхээр тэр өтгөн бүтээгдэхүүнийг энд бол 1 кг гэж бичсэн байна. За магадгүй зарим газар савлгаан дээр 1 миллилитр, 1000 миллилитр гэж бичсэн байж бол магадгүй. Тэгэх юм бол энэ өөрөө яах нь өтгөн зурамтгай учраас тийм ээ. Килограммаар илэрхийлж болно, миллилитрээр илэрхийлж болно. Ийм нэгжтэй. За үүнийг бол яах гэсэн стандарт зөвшөөрсөн байна гэсэн. За
дээрэс нь тийм ээ одоо өөзи гэх мэт ийм одоо тэмдэглэгээнүүд бас байдаг. За энэ тохиолдолд бол яг нэг ард нь ихэвчлэн хаалтан дотор тийм ээ одоо C системээр буюу миллилитрээр, граммаар тийм ээ одоо өөр юу байдгийг бидний ашиглаж байгаа системээр одоо тэмдэглэж бас өгдөг байх нэ гэж байна. За дээрэс нь бид бүгдийн бас нэг анхаарах зүйл бол нөөцлөсөн бүтээгдэхүүн гэж байгаа. Нөөцлөсөн бүтээгдэхүүн дотор тодорхой хэмжээний уусмал байна. Уусмал дотор бүтээгдэхүүн хадгална. За тэгэхээр энэ одоо шошгоол жишээ нь энэ одоо piglet cucumber буюу үргэс тэмэх байна. За үргэс тэмэх нь 680 г. Энэ дотор cucumbers content minimum 390 г буюу нийт энэ бүтээгдэхүүний нийт чинь 680 г байна. За үүн дотроо яг үргэс тэмхнийхэн жин дангаараа уусмал хүжин гэсэн үг тийм 390 г байх нэ гэж тийм ээ. Ийм тэмхэг бас байдаг. Тэгэхээр энэ маань компотон дээр байдаг бах нь байна. За нөөцлөсөн бүтээгдэхүүн дээр тийм нөөцлөсөн вандуун дээр одоо өөр юу байх нь тийм бүтээгдэхүүнүүд дээр яг нь ийм хоёр төрлийн жин байдаг байх нэ гэж байна. За ингээд хэдүүлээ шошго уншаа сурсан юм чи ахаад ингээ харах юм бол энэ дээр одоо best before гэдэг нь хизээ хэрэглэж дуусах юм бэ? Таган дээрээс хараарай keep refrigerated after opening буюу одоо нөгөө хадгалсан нээсний дараа хургуурт хадгалаарай гэж байна. За shelf life гэдэг түрүүн байсан. Энэ дээр бол shelf time гэвчсэн байна тийм 24 months буюу одоо 24 сар хадгалнэ гэх бүх мэдээлүүд нь ингээд явж идэг байх нэ гэж байна. Тэгэхээр бид энэ хичээлээр та бүхэн чочгон дээр байгаа мэдээллүүдийг бүгдийг яаж унших вэ гэдэг мэдээлэл авч байгаа тийм ээ. Тэгэхээр энэ бүх зүйлүүдийг яах нь бид нар одоо удирчлаад ирсэн байна гэсэн үг байна. Тэгэхээр энд байгаа бүх мэдээллийг л одоо бид нар бүрхүүлээд яриад байгаа гэсэн үг байна. Та нэг бол за тийм ээ. За ингээд дараа нь бол бид нар заавал байх ёстой нэг зүйл бол үйлдвэрлэгчийн хаягны асуудал байж байгаа. За тэгэхээр үйлдвэрлэгчийн хаяг маань дэлгэрэнгүй байх ёстой. За дэлгэрэнгүй гэдэг дээр одоо тийм ээ Улаанбаатар, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо за одоо юу гэдэг тийм замчны гудамж, Балангурав ч гэдэг юм уу тийм ийм байдлаар бид нар дэлгэрэнгүй хаягаа бичгийг бол шаарддаг. За дээрэс нь энэ дээр бид нэр үйлдвэрлэгч орныг бол заавал дурдсан байна. За үйлдвэрлэгчийн нэрийг мэдээж хэрэг заавал дуртна тийм ээ үйлдвэрлэгчийн нэр. За дээрэс нь энэ дээр бас нэг анхаарах ёстой зүйл юу вэ гэхээр 2 дахь жарганд тухайн хүнсний шинжийг өөрчлөн боловсруулсан бол тухайн үйлдвэрлэсэн орноор нь тэмдэглэдэг. Жишээ нь одоо бид нэр юу гэдэг Бразилд ургасан альмаар Монголд компот үйлдвэрлэсэн бол тухайн компотыг үйлдвэрлэгч нь яг Монгол болно гэсэн. Тэрнээс Бразил бол биш ахна тийм. Анхны түүхийд нь бол Бразилаас гаралтай. Гэхдээ яг тухайн түүхийдийг шин чанарын өөрчлөлт эцсийн бүтээгдэхүүн болгож байгаа нь Монгол байх. За ийм учраас яг Монгол үйлдвэрлэнэ гэж бол бичдэг байх нэ гэж байгаа. За тэгэхээр үйлдвэрлэгчний хаяг дээр бид нар яг нэрийг нь бол нэрээ бол заавал дурдах хэрэгтэй байх нь байна. За энэ слайд дээр ороог орхигдсан байна тийм ээ. За хэрвээ үйлдвэрлэгчийн хаяг тодорхойгүй байх юм бол яг энэ өөрөө асуудалтай. Өөрөөр хэлбэл хаана үйлдвэрлэж байгаа тодорхойгүй байна гэдэг бол яг бид нар энэ бүтээгдэхүүнийг авч хэрэглэж болохгүй гэсэн үг байна. За дараагийн бидний нэг мэдэх ёстой зүйл бол шошго бичигдэх хэл гэж байгаа. За энэ шошго бичигдэх хэллэг бол манад бол хуульчилсан. За хүнсний бүтээгдэхүүн аюулгүй байдлыг хангах тухай хууль байгаа тийм ээ. Тэрэн дээр бол Монгол, Орос, Англи хэлний аль нэгээр бичигдсэн байна гэдэг байгаа. Тэгэхээр одоо манай Оросд бол Монгол шошготой байж болох нь, Орос шошготой байж болох нь, Англи шошготой байж болох нь. За үүнээс өөр бусад шошготой бол яг нь орчуулгад тавихыг шаарддаг. Тэгэхээр хэдүүлээ энэ зургийг бас харж байна тийм ээ. Цаанаа ингээд Япон бичгтэй. За ингээд энэ Япон бичгийн ард яадаг баг. Энэ Монгол орчуулга ингээд наагдсан. Байдалтайгаар энд харагдаж байна гэж. За ийм байх тийм ээ. Тэгэхээр та бүхэн бүтээгдэхүүн худалдаж авахдаа тухайн бүтээгдэхүүний шошго ямар хэл дээр байна вэ гэдгийг заавал хараарай. За манайд ер нь зөрчилтэй зүйлүүд байгаад байдаг. Солонгос бүтээгдэхүүн, Хятад бүтээгдэхүүн, Япон бүтээгдэхүүн, за Герман бүтээгдэхүүн бас их байдаг тийм ээ. Гэтэл Герман яг нь бүгдээрээ л одоо хууль зөрчиж байгаа буюу одоо шошгоны зөрчилтэй гэж үзэж байна. Бүтээгдэхүүн болж байгаа юм. Ягаад гэвэл хуулийн дээр Монгол улс англи аль нэг бичээрэй гэсэн байна. Ийм учраас хэрэглэгч та бүхэн энэ шошгоо орчуулаач, орчуулсан нагдаа тавиач, эсвэл одоо орчуулсан хаана байна гэх мэтээр яах юм шаардах ёстой, шаардах эрхтэй байх нэ гэж байна. За ингээд дараа нь та бүхний бас нэг заавал мэдэх ёстой зүйл бол бачгаалтын тэмдгүүд одоо бүтээгдэхүүнүүд дээр байж идэг тийм ээ. За тэгэхээр янз бүрийн тэмдгүүд байгаа.
За тэгэхээр манад бол ямар тэмдэг байна вэ гэхээр органикийн тэмдэг гэж байгаа. За энэ органикийн тэмдэг маань ногоон, шар гэсэн хоёр анзаар байдаг. Тэгэхээр бид нэр энэчнээс яаж гэнэ вэ гэхээр органик гэдэг нэрийг хизээ тавих вэ гэхээр ерөөсөө л тухайн бүтээгдэхүүн өөрөө органик гэрчлэгээ авсан байгаа тохиолдолд органик гэж тавина. Тэрнээс хүн одоо юу гэдэг би өөрөө энийг ямар ч нэмэлтгүй органик үйлдвэрлэж байгаа юм чинь манай бүтээгдэхүүн органик байх ёстой гэж ойлгоод бодоод органик гэдэг тэмдэглэгийг тавьдаггүй байх нэ. Манайх өөрөө органикийн хуультай тийм ээ. Өмнө нь органик хүнсний тухай хууль байсан. Одоо бүр органик бүтээгдэхүүн болоод хууль маань бүр өргөжсөн юм байж байгаа тийм ээ. Тэгэхээр бид нар яах вэ гэхээр ногоон байх юм бол органикаар баталгаажсан байх нь байна. За шар тэмдэг байх юм бол яг шилжилтийн үе буюу органикаар баталгаажих гад явж байгаа. Органикаа нотлох гээд тийм ээ одоо манайхыг одоо органик гэдгийг нотолж өгөөч гэдэг их бүхий байгууллагад хандсан байгаа. Ийм газруудыг бол яах вэ? Бид нар шар тэмдэг тавьдаг байх нэ гэж байна. За ийм байх нь байна. За ингээд тэмдэгний ялгаа харагдаж байна. Энд нэг дугуй хэлбэртэй, нөгөөх нь болохоор үргэлжлэл хэлбэртэй. За энэ хоёр бол яах нь хинээр баталгаажуулсан бэ гэдгээс хамаарат тэмдэг бол өөр байдаг. Гэхдээ бидний хувьд бол тэмдэг одоо дугуй байна уу, үргэлжлэн байна уу хамаахгүй. Бид нар тэмдэг ногоон байна уу, шар байна уу, гол нь энэ органик гэдгийн ард баталгаажсан яг жинхэнэ гэрчлэгээ байна уу гэдэг нь хамгийн чухал асуудал болох гээд байна гэсэн үг байна. За дараа нь ийм аюулгүй тэмдэг байж байгаа. За манай үндэсний үйлдвэрлэгч томоохон үндэсний үйлдвэрлэгч нар бүгдэн дээр нь байдаг ийм тэмдэг. За үүнийг бид нар аюулгүй тэмдэг гэдэг энийг стандарт хэмжээний газраас олгодог. За ийм үсэгтэй тийм ээ, ийм үсэг юм уу, тулга юм уу ийм. Тэгээд ингээд дээр нь ийм эс үсэг шиг хэрнээ гал юм уу тийм ээ, юу нэг иймэрхүү одоо энэ лого байж байгаа. За энэ бол яадаг вэ гэхээр баталгаажуулалтанд хамаагдаж гэрчлэгээ авсан бүтээгдэхүүнд ашигладаг гэж байна. За өөрөөр хэлбэл жишээ нь одоо энэ шашган дээр MNS 0219-2011 гэж. Тэгэхээр энэ одоо миний Монголын сүүний шашганы хэсэг харагдаж байна. Энд яаж гэнэ вэ гэхээр энэ 0219 гэдэг стандартаар яах нь энэ миний Монголын сүү үйлдвэрлэгдсэн байх нэ. Өөрөөр хэлбэл энэ 0219 гэдэг стандартаар энэ миний Монголын сүү баталгаажсан байх нэ. Яг энэ стандартын шаардлагыг хангасан бүтээгдэхүүн байх нэ гэдгийг илтгэж байгаа тэмдэг байх нэ. Тэгэхээр өөрөөр хэлбэл яг энэ MS гэдэг энэ тэмдэг байна тийм ээ. Энэ тэмдгийг бас байгууллага болгон дураараа тавихгүй стандарт хэмжлэзэн газар яах нь бүтээгдэхүүнээ шалгуулад тэгээд яах нь за танаа бүтээгдэхүүн болж байна гэдгийг тийм ээ. Одоо хянсны дараагаар олгодог тэмдэг байх нэ. Тэгэхээр та бүхэн маань энэ MS гэдэг ийм тэмдэгтэй тийм ээ. Энэ аюулгүй тэмдэгтэй одоо бүтээгдэхүүн байвал за энэ бол яах нь манай үндэсний стандартад нийцсэн бүтээгдэхүүн байна. Тэгээд стандартын дугаар нь энэ юм байна гэдэг ингээд яах нь ийм стандарттай бүтээгдэхүүн байна гэдгийг мэдэж авах нэ гэсэн үг байна. За дараа нь одоо бусад баталгаажлалтын тэмдгүүд бас байдаг. За жишээ нь энэ хасаб гэдэг нэр томьёо байж байгаа тийм ээ. HACCP гэдэг. За энд бол яаж гэнэ вэ гэхээр хүнсний аюулгүй байдлын тогтолцоо. За энэ бол яадгүй гэхээр бүтээгдэхүүн дээр шууд өв дээр бичигддэг. За энэ шошго өөрөө яах вэ гэхээр тухайн бүтээгдэхүүн өөрөө хүнсний аюулгүй байдлын тогтолцоог ханган үйлдвэрлэгдсэн юм а гэдэг баталгаа болдог байх нэ. Өөрөөр хэлбэл тухайн бүтээгдэхүүн түүхий эдийг тийм ээ түүхий байхаас нь ахуулаад үйлдвэрлэлийн бүх үйл явцад нь бид нэр яах нь хянаад шалгаад явсан ийм аюулгүй бүтээгдэхүүн гэдэг ийм тэмдэг байх нэ гэж. За энэ доор менежмент стандартууд гэдэг ийм тэмдгүүд бас байж байна тийм ээ. За энэ ямар учиртай тэмдэг вэ гэхээр тухайн байгууллагад менежментийн стандартууд хэрэгжүүлсэн юм аа гэсэн үг тийм ээ. Жишээ нь одоо тийм ээ одоо чанарын аюулгүй байдлын хүнсний аюулгүй байдлын 22,000 стандарт хэрэгжүүлсэн юм байна. За чанарын менежментийн 9,001 стандарт хэрэгжүүлсэн юм байна. Байгаль орчны стандарт хэрэгжүүлсэн юм байна. Эрчим хүчний стандарт хэрэгжүүлсэн юм байна. Гэх мэтээр яах нь тухайн байгууллагыг илтгэж идэх байна. За өмнөх органик тэмдэглэгээ, аюулгүй тэмдэг энэ хасаап бол бүтээгдэхүүнийг илэрхийлжсэн. Тийм ээ. Ялангуяа аюулгүй тэмдэг органик хоёр бол бүтээгдэхүүнийг илэрхийлжсэн бол энэ менежментийн тэмдэг бол яах нь байгууллагыг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл байгууллага бүхэндээ яах нь менежментийн стандарттай байна гэдгийг илэрхийлж байгаа ийм тэмдэг байдаг байна. За ингээд сая бол би та бүхэнд манай шошгон дээр хамгийн илбэг тохиолдож байгаа тийм ээ мэдэх ёстой стандартуудыг бол хэллээ. Тэмдгүүдийг хэллээ. За одоо бол энд ингээд маш олон тэмдгүүд одоо дэлхийн нийтээр бол байгаа тийм ээ. Тэгэхээр хүнсний бүтээгдэхүүнийхээ онцлогоос хамаарат аль улсын тэмдэг вэ, аль улсын бүтээгдэхүүн вэ гэдгээс хамаарат яадаг байна. Маш олон төрлийн тэмдгүүд байдаг байх нэ. Тэгэхээр саяны бидний ярьсан тэмдгээр бол хязгаарлагддаг байх нэ гэсэн үг байна. За ингээд
сурал хичээлдээ хамрагдаж байгаа та бүхэнд баярлалаа. За бидний өгч байгаа мэдээлэл та бүхний амьдралд одоо тус нэмэртэй байх бай гэж өргөөд та бүхний цаашдын ажил үйлсэд нь эрүүл эхийг сайн бүхнийг хүсье. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа.